За жагсаал цуглаан их хэрэгжил тухай хуулийг хэлцгээд дэмжиж байгаа. За энэ бол сая Алтан гэрэл сайд хэлсэнчлэн 1994 онд жагсаал цуглааны журмын тухай буюу тэр жагсаал цуглааныг яаж журмлах вэ гэсэн үзэл баримтлалаар бичигдсэн хууль үндсэндээ 31 жилийн дараа хүний суур үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нэг нь бол энэ жагсаал цуглаан их эрх чөлөө юм аа. Өөрөөр хэлбэл энийг бол одоо төрөөс зөвшөөрөл авдаг, журмалдаг гэхээсээ илүүтэй хүний суур зам ёсны эрхийг эрх чөлөөг нь эдлүүлэх гэсэн энэ агуулгаар боловсруулж орж ирснийг талархан дэмжиж байна. За үнэхээр энэ дээр бол яг хуу хоёр л асуудал үүсэх бах. За гişүүд бас хөндөж байна. Энэ эрх чөлөө манайх бол арчилсан ус. За жагсаал цуглаан хүч хэрэглэн ингэж тараахасаа илүү ойлголцож тэр эрхийг нэдлүүлэх талд одоо хамгийн тэргүүн фронтод бол яг цагдаагийн байгууллага албаа агч бас нүр тулдаг. За тэр маань нэг хүн байдаг. За тийм учраас эн чинь одоо ялангуяа олон нийтийг хамарсан ийм үед эмгцэн байгуу байдал бусдын амнаас төрөнг сүйдэх сэргийлэх чиглэлд бол ихээхэн одоо тийм ур чадвар ухаан шаардсан юм ажиллагаанууд болдог. За сүүлийн үеийн одоо жагсаалуудыг харахад номын чим гişүү хэлээд байгаа. Төлбөртэй яриад байгаа. Ерөнхийдөө нэг юм жагсагч гэдэг тийм нэг мэрэгжил эзэмшсэн хүмүүс бүр гараад ирсэн юм шиг. За ер нь арт түмэнч бол мэддэг болчтой өнөөгч нь гэдэг тийм ээ. Дараг зарим нь ханж манжтай шиг ингээд одоо юм болгон жагсч яадаг юм шиг нэг ийм хүмүүс гарсан. Анх бол одоо баас ихчээс л ихсэн юм шиг байна. Одоо бол баас ихч бол маань төлөвшөөд сайн хуульч хүмүүлэгч бол ажиллаж байна. Тэгээд энэ Солонгос их сонин зүйл би нэг анзаарсан нь Солонгосын жагсаал зохион байгуулдаг энэ компаниуд баг шүү. Өөрөөр хэлбэл нөгөө төлбөртэй жагсаал гэдэг бүр хуульчлаа зөвшөөрөл олгоод тэрний яагаад байна вэхээр гол нь нөгөө жагсагчдын зохион байгуулалтанд оруулж тэр эмгцэн бараагүй байдал алдагдахаас сэргийлэх тэр хариуцлагыг үүрэх итгээд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр мөнгө төлөөд жагсаал зохион байгуулаад идэх юм билээ шүү дээ Солонгосч. Энийг нэг бас нэг суулж үзмээр юм шиг санагдаа. За инхэрэгшн микрофоныг өцгөөд өгье. Энэ хааштай манайхан ч нөгөө одоо эргэн тэ тэргээ мэддэг болцсон шүү дээ нөгөө төлбөртэй жагсагчдгээд. Тэгээ эднэрээс татвар авъя ер нь. Одоо хуучин бол төрөөс төрсөн тэр бумтан тэргээд ярьдаг ус одоо жагсаалаас тэр бумтнууд төрдөг болсон шүү дээ. Тэ жагсаалаас тэрийг ил тод хилдэг мэлдэг хүмүүс мэддэг дэр болцсон. Тэ сүүлд бүр хууль зүйн ам дээр очсон зэгссэн явж ирсэн нь яасан. Тэгээ тэр нөхдүүдээс одоо ер нь татвар авъя. Тэгээ одоо тэр хоом илүүлье. Манайс болохоор хоом бөглөөл нэг л их яваад байдаг. Нөхөр болохоор нэг арт түмний нэр барайл тэр өмтөн болцсон суугаад байдаг тэр. Одоо татварыг авъя. Тэгэхээр энэ дээр одоо сайд маань одоо бас ямар санал бодолтой байдаг юм бол та. За Алтан гэрэл сайд болдгоочтой яг хуулийн хүрээнд хариулахгүй бол энэ ноцтой юм асууж шүү. Тэгээд ер нь бол сая манай цагдаагийн байгууллагаас өгж тайлбар дээр гарч байгаа. Жагсаал цуглааны журмын тухай хууль зөрчсөн гэдэг үндслээ зөрчлийн хууль дээр тэр одоо нэг жагсаал цуглаан чинь одоо байгаагаар бол мөнгөөр татаж болохгүй энэ гэж байгаа шүү дээ. Тийм болохоор нэг талаараа бас хүний эрхийг хязгаарлах үндсэл болчиход байгаа. За ер нь ингээд энэ алтан гэрэл мөнгө өгсөн үү, чамд алтан гэрэл мөнгө амлсан уу гэл ингээд асуугаал байцаагаад ирэхээр л тэр шинжирэг орчоод байгаа юм л да. Тэгэхээр бид бол энэс нь ер нь гаргаад тэр шинжийг хуулиас хасцсан. Ямар ч хэснийг алхам. Хуучин бол одоо мөнгө төгрөгөөр болохгүй энэ жагсаал цуглааны хууль зөрчсөн болно гэдэг байсан бол ямар ч үс энийг хасцсан. Нэг алхам. Тэгээ би түрүүн хэлээд байдаг нөгөө
манай их хурлын ажлын хэсгийн Баярмаа гишүүн тэргүүтээ гишүүд маань бүгд найрамдах Солонгос улс руу явсан. За тэр бүрэлдэхүүн бол бас яг бүрэлдэхүүнийг харахад жагсаал цуглааныг нэлээд ойлгохоор мэдхээр тийм бүрэлдэхүүн байсан. Тэгэд яг энэ таны саяны хэлж байгаа энэ санаа энэ зүйлүүдийг бас хэлж юм лээ. Тэгээ бүр ийм зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг бид нараас нь хуулийн төсөл дээр явц дээр нь оруулмаар байна гэдэг санаа хэлж илээ. Тэгэхээр хэлцэгдээд ирэхээр таны санааг тусгаад ингээд бас улсын төсөвт тэр төвлөрүүлэх тэр асуудлыг бас судлаад ярилцж болох байх.